Өрлөгтний нууцыг нээх үед суврал. Хүүхэд насны нууцаас. Хөөрхөн нэртэй Хевромхүү хөл бөмбөгийн тамирчин болохыг мөрөөддөг. Харин жихэ багш болохыг хүсдэг бол Гванёлийн чин хүсэл нь шүүгч болох. Харин Минжэ совилогч болохыг мөрөөддөг гин. Гэвч хүүхэд бүхэн хүсэл мөрөөдлөө биелүүлж чаддаггүй. Учир нь хүүхдүүд өөрсдийгөө юунд илүү авьяастай вэ гэдгээ тэр болгон сайн мэдэж амжаагүй хэрнээ хүсэж мөрөөддөг. Хүссний зоргоор авьяас бэлэг нь унтран гарахгүй шүү дээ. Өөрийнхөө жинхэнэ авьяас бэлгийг багч болов эрт мэдж чаддагсан бол бид аз жаргалын түлхүүрийг арай л хялбархан олох байсан байх. Авьяас бэлэг гэж чухам юу юм бэ? Өнөөдөр бид энэ талаар ярилцах болно. Хүний дотор нуугдж байгаа язгуур шинж авьяас чадвар хэр хэмжээ зэрэг зөвхөн түүнээс л олж харж болох өвөрмөц дүр зураг юм. Хүүхдийн сэтгэлийг олж нээх хэрэгтэй. Энэ бол сургуульд үздэг хичээл ном биш байж болно. Хүүхдүүдийн хувьд сониуч зан гэдэг хамгийн чухал зүйл. Нэгэн тудамжсан генийг яасан ч өөрчлөх боломжгүй. Харин өөрчилж болох цорын ганц зүйл бол орчин нөхцөл юм. Хэрвээ хүүхэд сониуч зандаа хөдлөгдөн ямар нэгэн зүйлд шимтэж чаддаг бол явандаа санаачлага сайтай бүтээлч хүн болдог. Ялангуяа бага насны хүүхдүүдийн хувьд тэдний хийж чадахгүй байгаа зүйлийг яг л булчин мэт хөгжүүлэх хэрэгтэй. Тэр хүүхэд нас биеинд хүрэхээр өөрийнхөө сайн чаддаг салбарт л ажиллах болно. 4-р анги. Олон талт оюуны чадвах. Хинч зааж өгөөгүй байхад хөгжим дуугармагц гар хөлөөрөө ая хэмнэл тааруулах Чори. Гэвч Чорид чадахгүй зүйл бий. Хүний асууж байгаа цаад санааг нарийн ухаж ойлгох тал дээр бусад хүүхдүүдийг бодвол таарах юм шиг байна. Хөл бөмбөгийг гаргууд сайн тоглодог Минжэ. Цаваа сэргэлэн Минжэд эмзэглэх зүйл бас бий. Эмх зэгц муутай замбраагүй. Хамаг юмны стол 100 задгаа байдаг. Ээжээсээ ч илүү сайхан амттай хоол хийдэг гэж магтагдах Еон. Еонд мөн л сул тал бий. Хитрхи бүрэг номой зантай нөхөд рүүгээ өөрөө төрүүлж ойртохоос илүү нүхт нь тэрэн дээр эхэлж ирдэг юм. Хүүхдүүд тэрнээс юм асуухад 1-2 үгээр л хариулах жишээтэй. Найз нь дуудвал унтаагаараа гүүгээд гарч мэд хитрхи нийтж зантай Сунчаан. Сайхан сэтгэлд Сунчаанд дутагдaltaй тал бас л бий. Өөрөөсөө илүү бусдын сэтгэлийг ойлгож, бусдад туслахыг хичээдэг нь магтууштай ч заримдаа өөрийгөө захирч чадахгүй хитрхи бусдын үгээр байгаа тал ажиглагддаг юм. Эдгээр хүүхдүүдийн сайн хийж чаддаг зүйл, хийж чаддаггүй зүйлийн хооронд ямар уялдаа холбоо байгаа юм бол? Тэд нэгэнд хийж чадахгүй л бол насан туршдаа хийж чадахгүй хэвээр үлдэх ёстой гэж юу? Хүүхдүүдийн хувьд хамгийн дуртай хичээл өдөрт ядахнаа нэг байвал тэндээс л эхлэх хэрэгтэй. За эхлээрээ 1, 2, 3. Би хөгжим дэргэлт буцалтгүй татагдан орсон. Тиймээс болж өгвөл баг бүх хичээлийг хөгжимтэй холбож үзхийг хичээдэг. Тооны хичээл дээр хүртэл хөгжмийг тоотой холбон нотны хэмжээг бодож суудаг юм. Мэдээж болох хамгийн хялбар арга бол хүүхэд юунд баярлаж хөөрч байна түүнийг олж харах явдал юм. Яагаад гэвэл тэд хамгийн их баяр хөөртэй хийж байгаа зүйлээ маш сайн хийж чаддаг юм. Сургуулийн хаалгаар ороход л баяр хөөртэй наргагүй хичээлдээ оролцож байгаа хүүхдүүдийн дүр зургийг олж хардаг. Тэд хичээлдээ үнэхээр дуртай байгааг та хараад л мэдэх болно. Бид сургуульд байхдаа тийм байхыг л хүсдэг байсан биз дээ. Сургуулийн захирал, сурагч, эцэг эх гээд бүгд л сэтгэл хангалуун байна. Тийм ээ. Тэд бол бидний заад сургадгаас арай өөр сурган хүмүүжүүлэх аргыг сонгосон хүмүүс. Бид эдгээр хүүхдүүдийг 6 сарын турш тэдний санал болгосон арга барилаар хүмүүжүүлэхээр болсон юм.
Тэдний ярьж буй сурган хүмүүжүүлэх зарчим зүй тогтол нь үннийг хэлэхэд тун хялбар ажээ. Сайн чадаж байгаа зүйлсээр нь төдийлөн сайн чадахгүй зүйлийг нөхөх арга юм. Мэдээж ярихтай адил амар зүйл биш байх л та. Ямар ч байсан шин сургалт эхэллээ. Харин бид энэ хүүхдүүдтэй 6 сарыг хамт өнгөрөөх болно. Хэдүүлээ хэсэг зуур өөр зүйлийн талаар ярилцгаая. Энэ бол таны тухай яриа, магадгүй таны хүүхдийн ирээдүйн тухай яриач байж мэднэ. Эдгээр хүмүүстэй уулзахаас өмнө бид интернетээр мэргэжил болоод IELTS чадварын талаарх санал асуулга авсан юм. Санал асуулгад ойролцоогоор 2700 хүн оролцсон байлаа. Энэ бол анхны асуулт. Таны ажил мэргэжил IELTS чадвартай чинь нийцдэг гэж бодож байна уу? Тийм, 49%, үгүй 51%. Үр дүн нь санснаас өөр байлаа. Өөрийн IELTS чадварт нийцсэн ажил эрхэлж байгаа гэж хариулсан хүнээс нийцээгүй гэж хариулсан хүн нь илүү олон байсан хэрэг. Түүнчлэн ажил мэргэжлээ солих талаар бодож байсан хүн тал хувиас давсан байсан байх юм. Өөрийн хийж буй ажилдаа сэтгэл хангалуун бус байдаг гэж хариулсан хүмүүсийн дотроос туйлын сэтгэл дундуур гэж тэмдэглэсэн 8 хүнийг урьсан юм. Тэд бүгд эрхэлж буй ажилласаа болж хямарч сэтгэлийн завууртай байх болсон бөгөөд байнга ажлаа солих тухай бодож явдаг гэсэн байна. Гэтэл тэдний хийж буй ажил хэн хүний хүсэж мөрөөддөг тийм ажил байсан нь санаанд оромгүй хэрэг байлаа. Яг амьдрал дээр гараад ажиллаад үзсэн чинь бусадтай харьцах өндөр ур чадвар шаарддаг болохыг мэдэрсэн юм. Үүнийг хэлэхэд ажиллаа хийх үед надад их зовлонтой санагддаг. Тэр болгон сэтгэл хангалуун байж чаддаггүй. Сайн байцгаана уу? Хөтлөгч Ууян хүн мэдчилж байна. Шоу зингэд нэвтрүүлгийн хөтлөгч бэлтгэх дамжаа гэж байдаг юм. Тэр дамжаанд сурч байгаа хэдэн сар л болж байна. Ангаах ухаанд суралцсан гэдэг надад миний IELTS чадварт нийцэх зүйл биш байсан болохоор ангаахт орчхоод эхний жилдээ нэлээх ботсон. Эцэст нь аав ээжтэйгээ зөвлөлдсөний дараа ямар ч байсан жилийн чөлөө авчиад байгаа. Энэ хувийн бизнес учраас цаг зав чөлөөтэй зохицуулж болно гэж бодож байсан боловч харин ч эсэргээрээ өөр компанид ажиллаж байснаасаа ч илүү их цаг үрхээс гадна эрүүл мэнд баг багаар муудаж эхэлсэн дээ. Англи хэлний багш, судлаач, хувийн бизнес эрхлэгч, ирээдүйн эмч. Хин хүссэн нь тийм ч амархан эзэмшиж чадхааргүй. Харин ч бүр атаархахаар мэрэгжил гэдэг нь тодорхой. Тийм атал энэ хүмүүс яагаад өөрийн ажил мэрэгжилдээ сэтгэл хангалуун байж чадахгүй байгаа юм бол? Тэднээс олон талт оюуны чадварыг шалгах сорил авч үзсэн. Олон талт оюуны чадвар. Энэ үг танил бус санагдаж байгаа биз? Оюуны чадварыг шалгах нэг төрлийн сорил гэж ойлгож болно. Өөрөө хүлээн зөвшөөрөөгүй байлаач түүний үзүүлсэн хандлагаар дамжуулан тухайн хүний давуу болон сул талуудыг ангилан хувааж өгдөг байна. Ажил мэргэжилдээ сэтгэл дундуур явдаг энэ хүмүүсийн үзүүлсэн дүнг сонирхцоох уу? Та бүхэн үнэхээр гайхаж байгаа үсттэй. Энэ хүмүүсийн харуулсан давуу талын чадвар өөрсдийнх нь мөрөөдлийн мэрэгжилтэд нийцэж байлаа. Энэ удаад бид ажил мэрэгжилдээ амжилт гаргасан, амжилтанд хүрсэн гэж үнэлэгдсэн хүмүүстэй уулзсан юм. И самбон загвар зохион бүтээгч 1999 онд шилдэг загвар зохион бүтээгчийн шагнал хүртсэн. Юнха дуучин 2007 оны Алтан цомог шагналын эзэн. Пак
Сэ-ун балетын бүжигчин 2007 оны Лозанны олон улсын балетын тэмцээнд 1-р байр эзэлсэн. Сон Мёнгён Мис Заслимч 1991 он Солонгос улсад анх удаа зүрх шилжүүлэн сулгах Мис Заслыг амжилттай гүйцэтгсэн. Бүгд өөрийн мэрэгжлийн салбарт гарамгай амжилт үзүүлсэн шилдэгүүд. Энэ хүмүүсийн амжилт оюуны чадвартай ямар холбоотой бол? Эднийг төрүүчийн хүмүүсийн нэгэн адил олон талт оюуны чадвар шалгах сорилд оруулж шалгасан юм. Исамбун загвар зохион бүтээгч, давуу тал орон зай мэдрэмж. Юнха дуучин, давуу тал хөгжмийн мэдрэмж. Пак Сэ-ун балетын бүжигчин, давуу тал бие махбод хөдөлгөөний эвсэл. Сон Мёнгон Мис Заслимч, давуу тал логик сэтгэлгээ сэтгэн бодох чадвар. Ажил мэргэжилдээ сэтгэл дундуур явдаг нөгөө хэдэн нөхдөөс маань тис өөр эсрэг үр дүн үзүүлж байгаа биз? Тэдний давуу талын чадвар ажил мэргэжилтэнд таарч байсан юм. Хүн ихээс төрөхтөө л өөр байдаг. Энэний нэгэн адил тэдний дотор нуугдж байгаа язгуур шинж, авьяас чадвар, хэр хэмжээ зэрэг нь зөвхөн түүнээс л олж харж болох өвөрмөц дүр зураг юм. Сонирхолтой нь өөрийн мэрэгжлийн салбарт өндөр амжилтанд хүрсэн энэ хүмүүс мөн л сайн хийж чаддаггүй зүйл дор хаяж нэг байдаг ажээ. Багасаа л дистаралал тогтоохдоо таархан байсан. Би хүний нэр тогтоохдоо маш муу. Тийм болохоор ядаж овгийн алдалгүй тогтоож авахыг л зорддог. Тооны хичээл дээр 80 оноо авна гэдэг миний хувьд үнэхээр онцгой тохиолдол байсан шүү. Хаяг битсэн цаас ураад дороо цаг гаруй эргэлзэн удаач вэ. Нэг байшингаа тойроод эргээд байсан байгаа юм. Замаа олж чадахгүй. Амжилтанд хүрсэн шилдэгүүд маань бусдаас ангид байж чадсангүй. Нэг зүйлийг сайн чаддагч нөгөөхийг чадахгүй байх жишээтэй. Нөхцөл байдал яг адилхан байгаа үсттэй. Энэ хүүхдүүдэд хийж чадахгүй зүйл байгаа ч сайн чаддаг зүйл байдгийг та бүхэн мэдэж байгаа. Тэгэхээр та бүхэн оюуны чадварыг чухам юу гэж ойлгож байна? Мэдээж хорвоогийн бүх хүүхэд амжилтанд хүрэх боломжгүй л дээ. Гэвч өөрийн давуу тал болон сул талыг зөв тодорхойлж түүндээ тохирсон оновчтой үйлдэл хийж байвал амьдрал өөрчлөгдөж болно. Сургалт бэлтгэл шатандаа явж байх үед бүгдээрээ олон талт оюуны чадварын ертөнц рүү шахаж үзцгээх үү? Савант хамшинж, гажигтай гоц ухаантан гэж нэрлэгддэг хүмүүсийн бүтээлүүд өөрсдийгөө орчноосоо тасалж, өөрийн бий болгосон дотоод ертөнцид амьдрах эмгэгтэй хэрнээ гайхал төрүүлэм авьяас чадвартай хүмүүс. Тэднийг савант хамшинжтан гэж нэрлэдэг ажээ. Үзэсгэлэнгийн танхимд зураг зурц суугаа Пингриан гэдэг нэртэй энэхүү савант хамшинжтнүүдийн нэг. Энэ удаагийн үзэсгэлэнгийн үеэр Пингрианы бүтээлүүд үзэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа ажээ. Түүнчлэн бас нэгэн савант хамшинжтэн төрөн гарчээ гэж мэрэгжилтнүүд онцлоод байна. Үнэхээр гайхалгүй яах вэ? Бурхны хайрлсан хишиг гайхамшиг гэж боддог доо. 13 настай хэдийч хариулт мөнгө бодож чаддаггүй сэтгцийн эмгэгтэй хүүхэд. Гэвч Пирийн ан дан ганц дүрслэх урлагийн төлөө төрснөө батлах мэт авьяас бэлгээ харуулсаар л байна. Түүний энэ чадварыг хэрхэн тайлбарлах вэ? Савант хам шинжтнүүдийн 4.3 орчим хувь нь оюуны чадварын коэффициент 70-аас доош үзүүлэлттэй байдаг. Гэвч зарим савант хам шинжтнүүд тодорхой салбарт хосгүй авьяас үзүүлэх нь бий. Хэрвээ оюуны чадварын үзүүлэлтээр савант хам шинжтнүүдийг тайлбарлах гэвэл ямар нэгэн уялдаа холбоо олж чадахгүй л болов уу? Энэ гоц авьяастан хүүгийн тархинд ямар үйл явц явагдаж байгаа бол? Оюуны чадварын үзүүлэлт хэмээх шалгуураар тайлбарлахын аргагүй. Энэ хүүхдийн авьяас чадварт нууцын төлхөөр өлгөөтэй байгаа билээ. Бид оюуны чадварыг ерөнхийд нь хэлэхдээ оюуны чадварын коэффициентээр илэрхийлдэг. Тэрхүү үзүүлэлт өндөр байвал толгой сайтай, бага байвал толгой муутай гэх маягаар. Гэвч олон талт оюуны чадварын тухай онол нь тэрхүү зүй тогтлыг үнцээр нь өөрчилж орхисон юм.
Хүний оюуны чадвах нь оюуны чадвахын коэффициент мэтийн нэгдсэн арга хэлбэрээр шалгах аргагүй. 8 төрлийн чадвар хуваагдах бөгөөд хувь хүн тус бүрийн давуу тал, сул талууд өөр байдаг гэж үздэг онол юм. 1980-ад оны үед олон талд оюуны чадвахын онолыг анх дэвшүүлсэн хүн бол Ховард Гарднер юм. Оюуны чадварыг хэмжих сорил буюу тест 100-ны өмнө баруун Европод анх үүссэн юм. Энэ сорилоор тодорхой насны хүн тухайн насандаа таарсан олон янзын асуултуудад хариулж чадах чадвартай эсхийг шалгаж үзнэ. Тэгээд гарсан оноо нь таны оюуны чадварыг илэрхийлэх үзүүлэлт болно гэсэн үг. Тэр үзүүлэлт өндөр байвал бүхнийг хийж чадна. Хэрвээ доогуур байвал юу ч хийх чадваргүй нэгэн болж таарах юм л да. Үннийг хэлэхэд оюуны чадвах шалгах сорилын анхны зорилго нь сургалтын хөтөлбөрт зохицон суралцж чадахгүй байгаа хүүхдүүдийг ялгахад л оршиж байсан юм. Гэтэл тэр зүйл оюуны чадвахын төлөөний нэр болж орхисон хэрэг. Асуудалтай тал нь юунд байна вэ гэвэл IQ буюу оюуны чадвахын сорил нь хүний олон тал чадваруудын нэг хэсгийг л шалгадаг. Гэтэл тэр тоон үзүүлэлт нь доогуур гарах юм бол тухайн хүн ямар ч оюуны чадвахгүй нэгэн гэж хэмжигддэг нь бүрж том асуудал үүсгэж байгаа хэрэг. Хүний дотоод чадвахад сэтгэн бодох чадвар, бүтээл санаачлагтай байх чадвар, тэрний дараа сэтгэл зүйтэй холбоотой аливаа чадварууд багтдаг. Бидний мэдих IQ сорилн зөвхөн сэтгэн бодох чадварыг хэмждэг. Гэхдээ сэтгэн бодох чадварыг үнэхээр зөв зохистой хэмжиж чадж байна уу гэвэл бас тийм биш юм. Жишээлх юм бол ой тогтоол гэхтэл өөрөө хэдэн 10 төрөл байдаг атал IQ сорилоор л зөвхөн нэг төрлийн шалгадаг. Үннийг хэлэхэд хүний ой тогтоох чадварыг нарийн тодорхой хэмжиж чадахгүй байна гэсэн үг. Зүүн дээд болонд нь сургуулийн нэр анги гэж бичсэн байгаа биз? Тэгвэл IQ биш олон талд оюуны чадвахын онолын дагуу ой тогтоолт шалгах сорил авч үзэх үү? Эхлээд бид 400 хүүхдээс тэдний олон талд оюуны чадвахыг шалгаж үзсэн юм. Тэдний дотроос 40 хүүхдийг үрлээ. Эдний дотроос 20 хөгжмийн мэдрэмж өндөртэй гарсан хүүхдүүд. Харин үлдсэн 20 хэл ярианы чадвар сайтай гэж гарсан юм. Олон талт оюуны чадвахын онолоор бол энэ хүүхдүүдийн ой тогтоолтыг давуу талтай нь холбож тогтоох юм. Ой тогтоолтыг шалгах сорил нийтдээ 4 үе шаттай явагдав. Хөгжмийн холбогдолтой ой тогтоолтын сорилыг 2 үе шаттайгаар, хэл ярианы чадвартай холбоотой сорилыг 2 шаттайгаар авсан юм. За эхлээд ая аялгаутай холбоотой ой тогтоолтын сорил. Энэ аялгаутай адилхан аялгауг сонгоно. Ямар дүн үзүүлв? Зөв хариулттай таарч байна уу? Энэ удаад хөгжмийн хэмнэлтэй холбоотой ой тогтоолтын сорил. Энэ хэмнэлтэй төстэй хэмнэлийг сонгоно. Та бүхэн зөв хариултыг сонгож юу? Одоо хэл ярианы чадвартай холбоотой ой тогтоолтын сорилт эхэлнэ. Эхлээд үг ашиглан ой тогтоолтыг шалгах сорил явагдав. Нийт 30 үгийг харуулснаас хойш 1 минутын дараа санаж байгаа бүх үгнүүдэд бичгэсэн даалгавар өгсөн юм. Дараа нь хүүхдүүдэд 1 минут 30 секундын турш үлгэр уншиж сонсгосон юм. Одоо хүүхдүүд санаж байгаа үгнүүдэд тэмдэглэж байна. Сорилын дүн гарлаа.
Хэл ярианы чадвар өндөртэй хүүхдүүдийн хэл яриатай холбоотой ой тогтоолтын үзүүлэлт хөгжмийн холбогдлолтой сорилын үзүүлэлтээс 12 оноогоор өндөр гарсан юм. Эсвэргээрээ хөгжмийн мэдрэмж өндөртэй хүүхдүүдийн хувьд хөгжмийн холбогдлолтой ой тогтоолт нь хэл ярианы холбогдлолтой ой тогтоолтоос 4 оноогоор илүү үзүүлэлттэй байсан болно. Хүүхдүүд бүгд өөрийн давуу талыг харуулсан тэр хүрээндээ илүү өндөр ой тогтоолттой болохоо үзүүлж чадсан хэрэг. IQ сорилоор харуулах боломжгүй үзүүлэлт. Эцсийн үр дүнд оюуны чадварын коэффициент буюу IQ өндөр байвал ой тогтоолт сайн байдаг гэсэн хэвшсэн дүгнэлт нь хэд туйлширсан алдаа дутагдaltaй ойлголт болохыг баталлаа. Хамгийн чухал нь хөгжмийг илүү сайн сонсож тогтоохыг хүссэндээ эсвэл үгийг илүү сайн уншиж тогтоохыг хүссэндээ болж бүтэж байгаа хэрэг биш. Ямар нэгэн зүйлийн хүчинд өөрөө хар аяндаа тэгж сайн тогтоогдож байгаад л бүх учир байгаа юм. Тухайн хүний хүсэл зорилгоос үл хамааран өөрийн мэдлгүй ямар нэгэн зүйлд илүү татагдахад хүрдэг нь чухам юу гэлтгээд байгаа юм болоо. Савант хам шинжийн тухай ярианда эргээд орцгоё. Тэдний харуулах гайхал төрүүлэм авьяас чадвараас бид хайгаад байгаа зүйлийнхээ сэжүүрийг олж мэдэх юм. Борооны хүн киноны бодит дүр болох Ким Пик. Тэр бол гайхмаарч гэж хэлэхэд багтахаар хэл ярианы ой тогтоолтын өндөр чадвартай савант хам шинжтэн. Түүний тарих жирийн хүнийхтэй огт адилгүй баруун зүүн тарихыг холбогч мэдрэлийн багц болох холбоос бийгүй байсан бөгөөд үүнд хамаг нууц нь оршиж байсан хэрэг. Холбоос байхгүй учраас Ким Пик нэг талын тарихаар төвлөрүүлэн ажилуулах боломжтой байж. Тэгснээр зүүн тарих нь илүү хөгжин хэл ярианы чадвар эрс өссөн ажээ. Савант хам шинжтэн нь олон талд оюуны чадварын онолыг нотлох бодит жишээ. Яагаад гэвэл тэдгээр хүмүүсийн оюуны чадварыг хэмжих замаар хүнд гоцгойд хөгжсөн зарим нэг чадвар байхын зэрэгцээ огт хөгжиж чадаагүй бүр өгшрэмэл чадварч байдгийг харуулж чадсан юм. Бүх зүйлийг тарих тушаана. Хувь хүний илэрхийлэх давуу талт оюуны чадвар болоод сул талт чадварууд бүгд л тархины тушаалаар л илэрдэг. Өөрөөр хэлбэл сайн чаддаг зүйл болон хийж чаддаггүй зүйлүүд нь анханасаа хуваарлагдчихсан байдаг гэсэн үг. Энэ хүүхдүүдэд сайн чаддаг зүйл, чадахгүй зүйл гэж байдгийн учир нь хүүхэд бүхэн өөрийн гэсэн өөр оюуны чадвартай төрдөгтөл байсан юм. Хоёр дахь шатны уулзалтын үеэр эцэг эхчүүдэд хүүхдийнхээ тархин дах язгуур бичлэг өөрөөр хэлбэл тэдний давуу тал болоод сул талыг нарийн ойлгуулахыг оролцсон юм. 6 сарын турш үргэлжлэх сургалтыг олон талт оюуны чадварыг судалж хөгжүүлэх талаар мэргэжсэн мэргэжилтнүүд явуулах болно. Юн Ук Ин, Сөүл хотын Соёл баг сургуулийн багш. Хван Сун Хи, Сөүл хотын Ажу баг сургуулийн багш. Ким Ёнжа, Квансон Дрим баг сургуулийн захирал. Юн Ок Кюн, Квансон Дрим баг сургуулийн багш. Эдгээр мэргэжилтнүүд нь эцэг эхчүүдэд хүүхдийн давуу тал, сул талын онцлогийн талаар цуврал сургалт явуулах юм. Сургалтын эцсийн зорилго бол давуу талаа ашиглан сул талаа нөхөж сурах явдал билээ. Тэгвэл хүүхдүүдийн оюуны чадварын талаарх нарийн үзүүлэлтүүдийг харцгаах уу? Минжэгийн хувьд бие бэлдрийн чадвар хөдөлгөөний эвсэл давуу тал нь бол эд зүйлсийг зохион байгуулалттай эмх зэгцтэй байлгах альва зүйлийг төлөвлөх орон зай мэдрэмж доогуур үзүүлэлттэй гарсан юм. Зураг уу? Надад зураг зурах хэцүү байдаг болохоор ер нь л хэцүү байдаг. Энд нь өвхлээд ханандаа нааж чимэглээд гэрээ үзэсгэлэнгийн танхим шиг болгох гээд үзтээ. Болж гэнэ үү? Өөр гүрчлээ. Минжэ иймэрхүү байхад болж гэнэ үү? Сургалтын эхний шат. Минжэ хүйтэн хүндийнх нь хандаж байгаа харагдана. Өөрийн дуртай хөл бөмбөгтэй холбоотой ямар нэгэн зүйлийг хийхээр оролдож байгаа боловч нэг л сонирхолтой санагдахгүй байгаа бололтой. Нэг их сонирхохгүй байгаа бололтой. Хэцүү л байна. Гэхдээ одоо яа гэх вэ? Яванда гайгүй болох байлгүй дээ. Чори, хэл ярианы чадвар тааруухан үзүүлэлттэй гарсан байсан юм. Би уг нь хүүхдүүдтэй нөхөрлөе гэж хичээдэг л дээ.
Хүүхдүүд миний яриаг сайн ойлгодгүй болохоор надтай нийлдэггүй юм. Чори доногдсон анхны даалгавар нь дууны үгийг сольж дуулах дасгал байлаа. Хөгжмийн мэдрэмж өндөртэй Чоригийн давуу талыг ашиглан үгийн сан хэл ярианы чадварыг дээшлүүлэх оролдлого хийж байгаа нь энэ. Түүнчлэн байгальтай харьцах чадвар сайтай талыг ашиглан хайртай нохоотойгоо байнга ярилцаж байх даалгавар өгсөн юм. Эдгээр даалгавруудаар дамжуулан яриа хөөрөөтэй болгох гэсэн хэрэг шүү дээ. Еоны хамгийн сул тал бол бусадтай харилцааны асуудал дээр илэрч байлаа. Найзтай болгосон гэж хүсдэг. Еоны давуу тал нь орон зай мэдрэмж, баримжаа сайтай. Эд зүйлсийн байрлал, өнгө зэргийг нарийн мэдрэмжтэйгээр харж үнэлж чадна. Музей бол Еонд яг таарсан газар. Бусад хүмүүстэй ойр дотн харьцах боломжийг өргөжүүлэх гэж хичээж байна. Санчааны хувьд сул тал гэж өөлхөөр хэтэрхий сайхан сэтгэлтэй хүүхэд. Хүний амьдрал тийм байх ёстой, тэгж амьдрах ёстой гэж амьдралыг нэг хэв загварт оруулан хардаг учраас аливаа зүйлийг байх ёстой зүйл гэж хүлээж авдаг. Тиймээс халаасны мөнгөнийхөө хин хэсгийг өөртөө биш бусдад зориулахыг хэвийн зүйл гэж үздэг. Найз нөхдөдөө туслах сайхан санагддаг. Бусдын зараалд явах сонирхолтой байдаг юм. Өөрийн хийх ёстой зүйл, өөрийн хийхийг хүсэж байгаа зүйл хоёрыг ялгаж салгаж чаддаггүй нь Санчааны асуудалтай тал юм. Зөвхөн хийх ёстой ажлуудаа бичлэхүү хийхийг хүсэж байгаа зүйлээ, сонирхож байгаа зүйлүүдээ заавал оруулж бичээрэй. Хүссэн зүйлээ бүгдийг бичээрэй. Гэр бүлээрээ ийш тийшээ аялалд явмаарч байна гэдэг ч юм уу. Өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг бүгдийг. Тэгэхээр хийх ёстой ажил, хийхийг хүсэж байгаа ажил хоёр өөр байгаа үстэй. Хийхийг хүсэж байгаа зүйл хэн бүхний энгийн гэж хэлмээр тэр зүйлийг бичихин тулд Санчаанд нэлээд урт хугацаа зарцууллаа. Өөрийн хүслээ хэтэрхий барьж хорж байдгийг харуулж байгаа хэрэг. Тэр өдөр Санчааны хийхийг хүссэн зүйл гэж ütсэн зүйлүүд бүгд гэр бүлийнхэндээ туслах ажлууд байсан юм. 6 сарын дараа энэ хүүхдүүд хэрхэн өөрчлөгдсөн байх вэ? Бид ганцаарчилсан сургалт явуулах замаар асуудлыг шийдвэрлэхийг оролдож байсан бол олон талд оюуны чадварын тухайн онолыг сургалтын хөтөлбөрт оруулан баталсан сургуульч байдаг байна. Тиймэрхүү сургуулийн хамгийн гол онцлог нь хөтөлбөр хичээл буюу хялбараар тайлбарлал сэдвт хичээлүүд явуулдаг юм. Хөтөлбөрт хичээл тодорхой нэг сэдвийг сонгон тогтсон хугацаанд бүх хичээлийг зөвхөн тухайн сэдвтэй холбон явуулдаг. Бага ангийн хүүхдүүдийн хичээлийг сонирхцгаах уу? Хүүхдүүд бидний завгүй бий гэдэг сэдвээр бүтэн жилийн турш суралцж байгаа бөгөөд өнөөдрийн хичээл үстэй холбоотой хичээл байлаа. Хөтөлбөрт хичээл ойлгох дамаргүй байгаа биз? Тэдний хичээлийн агуулгыг ажиглан харцгаая. Юуны өмнө олон янзын хиймэл үснүүдийг ашиглан олон үндэстний хүмүүс дэлхий дээр амьдардаг гэдгийг ойлгуулж байна. Хичээл нийгмийн сэдв рүү орж өргөжж байгаа биз? Түүний дараа үсний тухай бичсэн номыг уншиж бичих дасгал хийцгээлээ. Энэ удаад хичээл маань яриа бичгийн хичээл болж хувирлаа. Дараа нь үсний ширхгээр дамжуулан хиймийн хичээл үзэж байна. Энэ мэдчлэн нэг сэдвийг олон хичээлтэй уялдуулан холбож, улам бүр өргөжүүлэн үзэж байгаа биз? Үүнийг хөтөлбөрт хичээл гэхээжээ. Өөрөөр хэлбэл хүүхдүүдэд альва зүйлийн талаар олон талд нэгдмэл сэтгэлгээ суулгахын зэрэгцээ олон төрлийн оюуны чадварыг нэгэн зэрэг ашиглахад чиглүүлж өгдөг юм. Олон талд оюуны чадварыг хөгжүүлэх хөтөлбөр явуулж буй өөр нэг сургууль. Пат хичээл. Хүүхдүүд өөрийн давуу тал болон сул талдаа уялдуулан суух хичээлээ өөрсдөө сонгодог нэгэн төрлийн хүмүүжлийн хичээл. Пат хэмээх энэ хичээл нь нэгэн төрлийн тусгай хичээл. Хүүхэд бүрийн хүсэл сонирхлын хүрээ өөр учир юуны өмнө тухайн хүүхдийн сонирхож байгаа хичээл анхаарлыг хандуулна. Тэгээд дуусчих хэрэг биш ээ. Одоо тэр хичээлээр нь дамжуулан өөр хичээлд анхаарлыг хандуулж тийш нь чиглүүлж өгөх хэрэгтэй.
Би хөгжимд эргэлт буцалтгүй татагдан орсон. Тиймээс болж өгвөл баг бүх хичээлийг хөгжимтэй холбож үзхийг хичээдэг. Тооны хичээл дээр хүртэл хөгжмийг тоотой холбон нотны хэмжээг бодож суудаг. Хүүхдүүдийн хувьд хамгийн дуртай хичээл өдөрт ядахнаа нэг байвал тэндээс л эхлэх хэрэгтэй. Өөрийнх нь давуу тал юу болохыг мэдэрч ойлгоход нь тусалж, үн цэнэ ойлгож мэдрэх, өөртөө итгэх итгэлээ улам бүр баттгахад энэ хичээлийн гол зорилго оршино. Гэвч хүүхэд ихэнх тохиолдолд ямар нэгэн зүйлийг тэрхэн зур сонирхоод л оргичдаг болоод тэрв хүүхдийг үнэхээр оюуны чадвараас хамааран тэрхүү зүйлийг сонирхож байна уу гэдгийг ойлгож дүгнэхэд бэрх байдаг. Түүнийг флоу хичээлээр шалгаж тогтоодог байна. Хүүхэд юу хийж байхдаа анхаарлаа илүү төвлөрүүлж байна. Түүнийг ажиглах замаар хүүхдийн оюуны чадварыг шалгаж тогтоодог. Хүүхдүүдийн хувьд сониуч зан гэдэг хамгийн чухал зүйл гэж би боддог юм. Сониуч зан хүүхдийн төлөвшөлд үндсэн суурь болж өгдөг. Хүүхдэд санаачлагтай бүтээлч байдал байдгүй гэвэл тийм биш. Ямар нэгэн зүйлийг өөрчлөхийн тулд хэрэгцээт мэдээллийг цуглуулсан мэдлэг шаардлагатай болдог. Хэрвээ хүүхэд сониуч зандаа хөтлөгдөн ямар нэгэн зүйл шимтэж чаддаг бол яваандаа санаачлах сайтай бүтээлч хүн болдог. Хүүхдийн сониуч зан юунд хөдөлж, юуг сонирхон анхаарч байгааг ажиглаж тэмдэглэсэн тэмдэглэл нь тун удахгүй тухайн хүүхдийн оюуны чадварыг үнэлж дүгнэх чухал баримт болох бөгөөд хүүхдийг ирээдүйн замаа сонгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг байна. Олон талд оюуны чадварыг хөгжүүлэх, хөтөлбөр хэрэгжүүлдэг сургуулийн сурагчдын дүнгийн жагсаалтыг шууд хараад ойлгоход нэлээд төвөгтэй. Хичээлийн дүн жагсаалтанд хэддүгээр байр эзэлсэн зэргийг тэмдэглээгүй байх ба тэрний оронд хүүхдийн хөгжлийн явц, хичээлийн оролцоо, даалгаврын бэлэл зэрэг нь бичигдсэн байдаг. Ялангуяа хичээл тус бүрээр нэг бүрчлэн тэмдэглэсэн хүүхдийн оролцоо нь тухайн хүүхдийн сонирхлын хүрээ давуу талыг дүгнэхэд чухал суурь баримт болдог байна. Сурган хүмүүжүүлэх философийн хувьд бусад сургуулиудаас огт өөрөө сурагчдыг хооронд нь өрсөлдүүлдэггүй, дүнж тавьдаггүй. Өөртөөгөө ажиллаж түүнийхээ үр дүнд олсон амжилтаа үнэлүүлэн өөрөө өөртөөгөө л өрсөлддөг. Бидэнд сурч мэдэн өөрийгөө хөгжүүлэх нь чухал болохоос бусадтай өөрийгөө харьцуулж өрсөлдөх нь чухал биш юм. Та бидэнд асуулт тавихыг хүсэж байгаа үстэй? Сайн талтай гэдгийг ойлгож байна. Гэхдээ тийм байдлаар боловсролын үнэлгээний асуудлыг хэрхэн шийдвэрлэх болж байна? Энэ эрдмийн ажил тэр асуултанд хариулах болно. Олон талт оюуны чадварыг хөгжүүлэх хөтөлбөрт сургуулийн сурагчдын үнэлгээний талаарх судалгааны ажил. Саммит төсөл Харвардын их сургууль 1997-оос 2000 он хүртэл 3-аас илүү жил олон талт оюуны чадварын онолыг хэрэгжүүлсэн 41 сургуулийн сурагчдын үнэлгээний судалгаа. Явцын шалгалтын дүн 78%-аас дээш үзүүлэлттэй. Сурагчдын дэг журам 81%, эцэг эхчүүдийн оролцоо 80%. Сургуулийн хаалгаар ороход л баяр хөөртэй наргагүй хичээлдээ оролцож байгаа хүүхдүүдийн дүр зургийг олж хардаг. Тэд хичээлдээ үнэхээр дуртай байгааг та хараад л мэдэх болно. Бид сургуульд байхдаа тийм байхыг л хүсдэг үстэй. Бидэнд үнэхээр таалагддаг. Цаг зав гарвал тийшээ л очихыг хүсдэг дээ. Олон талт оюуны чадварыг хөгжүүлэх хөтөлбөрт сургуульд сурдаг хүүхдүүд бүр багасаа л өөрийн чадвар, давуу болон дутагдaltaй талыг олох даалгаврыг өөртөө өгчихсөн явж байдаг. Өөрийн давуу талыг эрт ухаж ойлгоно гэдэг амьдралд том баялаг олж эзэмшлээ гэсэн үг юм. Би орон зай мэдрэмж, байгаль орчинтой харьцах чадвар, бас өөрийгөө ойлгох чадвар сайтай. Өөр хүүхдүүдтэй уулзаж үзэх үү? Энэ айлын хүүхдүүд мөн л хар багасаа өөрийн давуу тал оюуны чадвар зэргийг ойлгож мэдсэн байна. Ах дүүс гэхэд тэдний давуу тал авьяас чадвар хоорондоо харилцан адилгүй байлаа. Ууган хүү Жек хөгжмийн өндөр мэдрэмж авьяастай гэдэг нь тодорхой болсон бөгөөд ирээдүйд тэр чиглэлээр явах бодолтой байгааг нь. Охин Лоран хэл ярианы чадвар болон байгаль орчинтой харьцах чадвар сайтайгаа хэдийн мэдсэн бол отхон хүү Чарли бие бэлтрийн чадвар сайтай хөдөлгөөний эвсэлтэй хүүхэд ажээ. Эцэг эх нь Чарлигийн тэр чадварыг түүний давуу тал болохыг хүлээн зөвшөөрч хүндэтгэн үздэг байна. Олон талт оюуны чадварыг хөгжүүлэх хөтөлбөр нь хүүхдэд өөрийн давуу талтуудыг сул талыг тодорхой мэдрүүлж ойлгуулж өгдөг. Юун дээр илүү хичээж чармах ёстой вэ гэдгийг хэлж өгдөг гэсэн үг л дээ.
Миний сэтгэлд хамгийн их таалагдсан зүйл бол хүүхдүүдийг үнэлж дүгнэн давуу тал болоод сул талын задал шинжилэн хоёр талыг хоёулангийн хөгжүүлдэг явдал юм. Сул талтайч гэсэн байнга ажилдаг. Тийм болохоор сурагч аль нэг талаараа авьяастай байлаа гэж бодоход илүү чадварлаг, шилдэг болгох гэж дэмжин сул талынч гэсэн засаж сайжруулах гэж хичээдэг юм. Түүнчлэн хүүхэд бүрийг юугаараа илүү чадварлаг болохыг эсвэл ямар тус дэмжлэг хэрэгтэй болохыг мэдэж байдаг. Тэгснээр тэнцвэртэй байлгаж чаддаг. Хүүхдүүд өөрийн сул талыг мэдж байгаа учраас цаг үргэлж тэр талаа хөгжүүлэх, засаж залруулахын тулд ухамсартайгаар хичээж мэрэж байдаг. Харин манай хүүхдүүд тийм болж чадах болов? Хүүхдүүд 2 сарын турш ганцаарчилсан сургалтанд сууж байна. За алив хүүхдүүдийнхээ ирээдүй рүү очиж үзцгээх үү? Энэ дэлгэцний аль нэг талд хүүхдүүдийн тань ирээдүй зогсож байна. Нэг талд нь өөрийнх нь давуу тал нь ажил мэргэжилтэй үл нийцсний улмаас сэтгэл нь хямарчсан нэгэн зогсож байхад нөгөө талд нь яг эсрэгээрээ. Амжилтанд хүрсэн хүмүүсийн тухай дахиад жаахан ярилцгаах уу? Тэднийг амжилт гаргахад хүргэсэн нууц зөвхөн давуу талт оюуны чадвартай холбоотой гэж үү? Тэдний оюуны чадварын хувийн хэрэг рүү арай илүү өнгийн харуул амжилтанд хүрсэн нууц нь харагдчих мэдэх юм. За, 3 зүйлийг сайн анхаараарай. Хувцсны загвар зохион бүтээгч зайлшгүй байх ёстой орон зай мэдрэмж хамгийн өндөртэй байсан бөгөөд түүний дараа хэл ярианы чадвар өөрийгөө ойлгох чадрууд нь орсон байлаа. Хүн тус бүрийн эхний 3 давуу тал болоод ажил мэргэжлийг нь сайн тогтоогоод аваарай. Ямар нэгэн уялдаа холбоо харагдаж байгаа биз? Балетийн бүжигчин бүсгүй маань тайзан дээрээс үзэгчдтэй харьцдаг. Бусдтай харьцах чадвар түүний давуу талуудын нэг ажээ. Энэ удаад ч мөн адил. Дууныхаа үг аяыг өөрөө зохиодог дуучин бүсгүйд минь хэл ярианы чадвар үнэхээр заяасан бололтой. Нууц нь одоо тодорхой болно. Шилдэгүүдийн маань давуу талууд хамгийн үр ашигтайгаар хослон зохицож чадсан тэр цэг л тэдний амжилтын гараа байсан юм. Амжилтанд хүрсэн хүмүүсийн төстэй нийтлэг талууд гэж байдаг. Хүн болгоны хувьд эхний 3-т багтсан нэг давуу тал байсан нь өөрийгөө ойлгох чадвар, өөрөөр хэлбэл өөртөө анхаарал тавих чадвар байсан юм. Өөрийгөө ойлгох чадвар. Өөрөө өөртөөгөө ажиллаж чаддаг чанар гэсэн үг л дээ. Жишээ нь спортоор хичээлдэг хүмүүсийн дотор зүгээр л сонирхдаг учраас хичээлдэг хүмүүс байдаг. Харин зарим нэг нь хаяа "Гөө би чинь яагаад заавал энэ дасгалыг хийх ёстой билээ" гэж өөрөөсөө асуудаг. Тэгээд тэр өөрийнхөө спортоор хичээлэх ёстой учир шалтгааныг олж сэтгэл зүйн хувьд илүү туйлбартай төвчээртэйгээр хандах хандлагатай болж ирдэг. Тийм хүмүүс өөртөө ажиллах чадвар өндөртэй байдаг. Юу ч хийсэн тогтвортой, тууштай, нухацтайгаар ажилдаа ханддаг тийм онцлог чанарыг харуулж өгдөг хэрэг. Арай яарад байгаа юм биш үү? 3-3 давуу талыг олох гэж. Ямар ч байсан эхлээд нёгийгээ зөв олох хэрэгтэй үсттэй. Өөрийн давуу талыг ашиглан сул талаа нөхөхийг оролдож буй хүүхдүүд. Мэргэжилтнүүд маань хүүхдийн онцлог чанарт тохирсон олон төрлийн хөтөлбөрүүдийг явуулсан боловч хүүхдүүдийн сонирхлыг нэг их татахгүй байгаа бололтой. Гэвч мэргэжилтнүүд маань төвчээр төсвөр зааж хөтөлбөрөө үргэлжлүүлсээр сургалт маань тасралтгүй үргэлжилсээр байсан юм. Харагдаж байна минь харагдаж байна. Түүнд хүндрэл бэрхшээл учирчил байгаа. Гэхдээ тодорхой хэмжээгээр өөрчлөлт гарсан. Тэр ямар нэгэн зүйлийг хийхийг хүсдэг, хийх ёстой гэж боддог болсон. Энэ бол үнэхээр том өөрчлөлт. Гадаагараа зүг байна. Таарч байна. Ээж нь тэрэнд одоо болох уу гэхэд болохгүй, хойш тавилгүй өөрөө хийн гэдэг. Альва зүйлээс ухарч няцахгүй гэж бодож байгаа нь л өөрөө ахиц дэвшил шүү дээ. Өдрийн тэмдэглэл бичгтээ санааг нь илэрхийлэх үг хэллэгийг
оновчтой хэрэгэлдэг болсон байсан. Бас нэлээд урт тэмдэглэл бичдэг болсон. Өөрийн бодол, сэтгэлийн хөдөлгөөн зэрэг илэрхийлэх болсон. Тиймээс өөрийгөө бодох, өөрийгөө илэрхийлэх тал нь өмнөхөөс илүү сайжирсан юм шиг санагдаж байгаа. Гэвч сургалт үргэлжлэх явцад урьдчилж төсөөлөөгүй нэгэн өөрчлөлт нүдэнд туссан юм. Тэр нь хүүхдүүдээс эцэг эхчүүд нь төрүүлж өөрчлөгдсөн явдал байлаа. Яагаад муудалцсанаа надад хэлэн шүү дээ. Тэгэхээр нь гомдлоог тэгж хэлэх хэрэггүй байсан юм аа. Чи тэр үед өөрөө буруу зүйл хийсэн болохоор чамтай муудалцсан үстэй гэж би хэлдэг юм. Үргэлж тиймэрхүү маягаар өөрийг буруутгадаг байсан юм шиг надад санагдаад байгаа юм. Одоо бодоод байх нэ. Би чоригийн давуу тал бац дутагдaltaй талуудыг өөр бодож өгөөч. Эцэг эхэн ч бас өөрсдийгөө өөрчлөх ёстой юм байна гэдгийг мэдэрсэн. Хүү маань одоо сэтгэл санааны хувьд арай л өөр болсон юм шиг байгаа юм. Өөрөө бүхнийг хийх боломжийг олгож, хугацаа өгч хүлээх хэрэгтэй дээ. Сэтгцийн эмгэгтэй гоц авьяастан Пенри Антай эргээд уулзцгаая. Үнэн дээр Пенри Аны авьяас бэлгээс илүүтэйгээр бидний анхаарлыг түүний ээж татсан юм. Шүн болгон нөхөр ихт хоёр хүүгээ өөртөлж унтдаг байсан юм. Тархинд нь нөлөөлөх гэж хөгжим сонсох нь өөрийн мэдлгүй юу ч хамаагүй ярьдаг байлаа. Яагаад гэвэл хүүтэйгээ би юу ч ярьж чаддгүй байсан юм. Юм ярих гэхээр л зүхтаачдаг, гар хөргүүлдэггүй учраас илж инхрийлдэг байлаа. Би хүүтэй цаг үргэлжил хайртай гэдгээ хэлдэг байсан юм. Ямар ч нөхцөл болзолгүйгээр тэднийг хүлээн зөвшөөрч дэмжих, хүүхдэд ямар дутагдал өөлөх юм юу вэ гэж харах биш, харин юу байгааг нь олж харах. Хүүхдийнхээ гажиг согогийг биш авьяас чадварт нь анхаарал хандуулах хэрэгтэй. Энэ бол саваанд хам шинж бүхий гоц авьяасныг төрүүлэхэд нөлөөлөх хамгийн чухал хүчин зүйл. Эцэст нь хэлэхэд энэ бол зөвхөн саваанд хам шинжтнүүдэд хамаатай яриа биш. Бидэнд бүгдд нь хамаатай. Өөрсдийн хийж буй ажилдаа сэтгэл хангалуун бус ажлаа солихыг байнга бодож явдаг энэ залуусыг санаж байгаа үсттэй. Тэд бүгд хэн бүхний атаархам ажил эрхэлж байсан боловч тэд аз жаргалтай харагдаж чадахгүй байсан юм. Тэгвэл тэд өөрсдийн дур сонирхолтой ажлыг хийлгүй. Яагаад заавал одоо хийж байгаа энэ ажлаа сонгосон юм бол? Гайхалтай нь тэдний хэлэх учир шалтгаан бүгд адилхан байсан юм. Эргээд харахнаа аав ээж минь л энэ мэрэгжлийг надад эзэмшүүлэхийг хүссэн юм шиг байгаа юм. Аав ээж минь л энэ чиглэлээр явсан дээр гэж маш итэвхтэйгээр дэмжсэн л дээ. Аав ээж минь намайг багш төрийн албан хаагч болохыг маш их хүсэж байсан. Дээд сургуульд орж мэрэгжлээ сонгоход эцэг эхийнхээ саналыг бас тусгаж бодолцож үзэх хэрэгтэй байсан болохоор л намайг хөдөө аж ахуйн сургуульд сурна гэхэд эсэргүүцээд зөвшөөрөөгүй. Мэдээж эцэг эхчүүд нь тэднийг аз жаргалтай амьдраасай гэж хүсэн тэр мэрэгжлийг санал болгосон байх л да. Гэвч эцсийн үр дүн нь эсэргээрээ эргэж өөрийн давуу тал, авьяас чадвартай, огт нийцээгүй ажил мэргэжил, аз жаргалтай үл учрах харанхуй зам руу залдаг ажээ. 6 сар нэг мэдхнээл өнгөрч найз нөхөдтэй болж чадахгүй гэртэл цагийг өнгөрөөдөг байсан Еон зурж чимэглэх дуртай түүний орон зайн өндөр мэдрэмжийг бага зэрэг өдөөж өгмөгц өөртөө ихтэй сэргэлэн цаваа охин болж хувирхан тэр. Хийхийг хүссэн зүйл, хийх ёстой ажил хоёроо ялгаж салгаж чадахгүй зовж байсан сайхан сэтгэлтхүү Сончан. Сончаны хувьд одоо хийхийг хүссэн зүйл баг багаар ихсэж байна. Хэл ярианы чадвараар сул дорой байсан Чори. Тал нүрч дүүргэж чаддаггүй байсан түүний өдрийн тэмдэглэл. Аваа урт тэмдэглэл бичдэг болж гэж бодож байтал нэг мэдхнээ 30 нүүр өгүүлэг бичсэн байх чинь. Өнгө будаг тааруухан утга агуулга муухан байсан Минжэгийн зургууд 6 сарын дотор ингэж өөрчлөгддөг байжээ. Өөрийнхөө авсан зургуудаар гэр бүлийн зургийн цамаг хүртэл хийсэн байна.
Ялангуяа бага насны хүүхдүүдийн хувьд тэдний хийж чадахгүй байгаа зүйлийг яг л булчин мэд хөгжүүлэх хэрэгтэй. Тэр хүүхэд нас биеинд хүрэхээр өөрийнхөө сайн чаддаг салбарт л ажиллаж чадах болно. Сэтгэн бодох чадвараас илүү орон зай мэдрэмж сайтай онгоцны нисгэгч болж болно шүү дээ. Хэрвээ хүүхэд чинь хичээл зүтгэлтэй, сайн багштай, урам зоригтой, бас ур чадвар сайтай бол түүний логик сэтгэлгээ, сэтгэн бодох чадвар хангалттай сайжирна гэдэгт би хатуу итгэлтэй байна. Хамгийн гол нь эцэг эхчүүд нь бууж өгч, ухарч няцаж болохгүй. Хүүхэдтэй анхаарал сайн тавих хэрэгтэй. Хэрвээ та хүүхдээ эмч болгохыг хүсэж байлаач таны хүүхэд цэнгэнт нэвтрүүлгийн хөтлөгч болох авьяастай бол та яах вэ? Сайн санаж аваарай. Авьяас чадварыг хөгжүүлж болох ч таны хүүхдийн тархинд бусдаас хавьгүй илүү гойд чадварч бий. Хичээл зүтгэл баггүй шаардах сул талч бий. Таны сонголт ямар байх вэ? Хүүхэд сониуч зандаа хөтлөгдөн ямар нэгэн зүйл шимтэж чаддаг бол явандаа санаачлах сайтай бүтээлч хүн болдог. Профессор Михай Чиксентмихай. Хүүхдийн сонирхож байгаа зүйлийг дэмжиж тэдэнд урам зориг өгч чадвал тэр зүйл нь тухайн хүүхдийн амьдралын хамгийн чухал хэсэг болно. Профессор Ховард Гарднер. Хүмүүс олон төрлийн арга замаар сурч суралцдаг. Энэ нь олон талт оюуны чадварын тухай онлын дүгнэлт болно. Томас Хоре. Хүүхдэд ямар дутагдал өөлөх юм юу байна гэж харах биш, харин түүнд юу байгааг олж хар. Тэгвэл хүүхэд өөрчлөгдөх болно. Профессор Даралд Треферт. 5 дугаар анги. Би хэн юм бол? Энэ ертөнц дээрх цорын ганц би. Би бол уураг тархи. Дэлхийн нэр тэрдэмтдийн зохион бүтээсэн өөрийгөө онцлох шинжилгээ. Өөрийгөө олохоор мордсон аялал. Дөрөвдүгээр анги төгсөв. Монгол телевизийн кино гадаад нэвтрүүлгийн алба 2010 он.